зэрэг мандалт, урам зөөнөлт, адал явдал сурал зохиолын 1-р бүлгийн 18 дугаар хэсэг. Гэтэл Жулиан хуйгаа дээр ирээд нэг хоригдлалах хэмээн хэллээ. Хуйгаа ямар хоригдл гэхэд Жулиан Каркануудын бусдаас хамгийн их нууцлдаг байсан хоригдл. Хинч түүний царайг харж байгаагүй гэд эргэн тойрноос сайтар харснаа надаас бусдна гэж нэмж хэллээ. Хуйгаа Жулианыг суухыг ураад та ч нөгөө тоодод хаалга нээж өгсөн хүн байна шүү дээ. Яаж яваад энд хоригдсан бэлээ гэж асуулаа. Жулиан сандалд суугаад энэ баазыг анх нэгдэж авах үеэс эхлэн Карканууд баазыг эзэлж авах хүртэл хамгаалалтын албанд ажиллаж байсан гэхэд хуйгаа та ч тэгвэл энд болж исэн явдлуудыг хамгийн сайн мэдэх хүн байна шүү дээ гэхэд Жулиан бараг л тийм гэв. Хуйгагийн хувьд бааз хэрхэн яаж Каркануудын гарт орсныг мэдэж байсан тул Жулианаас та ямар хоригдлын тухай яриад байна гэхэд Жулиан тэр бол эмэгтэй хоригдл гэд биеинд байгаа болон алгадсан бүх хоригдлыг шалгасан. Тэр алга байна. Өчигдрөл түүнийг өөрийнх нь хоригддог өрөөнд оруулж байсан. Түүнийг нэг өнжөөд л авч явдаг. Ингэхдээ дандаа унтуулж нүүрэнд нь байнга маск зүүдэг гэлээ. Хуйгаа та түүнийг харсан ганц хүн нь гэлээ. Гаднах төрхийг нь тодорхой хэлж өгч болох уу гэхэд Жулиан тэр бол гэснээ. Эргэн тойрноо гэрхай гэгчин ажиллаж байгаа нь хин нэгнээс айгаад байна гэж ойлгох тул хуйгаа за та ярих хэрэггүй. Зүгээр л над руу хараарай гэхэд Жулиан за хэмээн хуйгагийн нүд рүү харлаа. Хуйгаа хэсэг хөдөлгөөнгөө суснаа. За болсон гэд Жулиа тандан та одоо чөлөөтэй гэснээ. Гэхдээ хэрвээ энд үлдэхэд хэцүү бол та бидэнтэй хамт явж болно шүү гэхэд Жулиан ёстой их баярлалаа гэд энд үлдэл намайг зүгээр байхгүй би мэдэж байна гэлээ. Хуйгаа даруй хөөрөх гэж байсан ачааны хөлгийг зогсож байх тушаал өгөөд түргэн алхасаар Каркануудын хоригдож буй өрөөнд орж ирлээ. Тэгээд тэдний бодлыг унших гэтэл нэг л болж өгөхгүй байж байтал тоод ирж та наад хэдийнхээ толгойд орох гэж байгаа бол боломжгүй гэж хэлэх байна. Наад бол чинь наад том толгой ховсдох юм уу? Ямар нэгэн өөрийнх нь толгой руу орох гэсэн зүйлсийг найдвартай хаадаг гэж сонсч байсан юм байна гэлээ. Хуйгаа тод руу харж харин нэг л болохгүй байсан юм аа гэснээ. Тоодоос чи ямар нэгэн бурхан энтер шүтгүү гэхэд тоод үгүй яасан таны царай нэг л сонирн байна да гэхэд хуйгаа Каркануудыг зааж ит ямар нэгэн зүйлсийг биднээс нуугаад байна гэлээ. Тэгээд Жулианы өөрт нь хэлснийг мөн өөрөө Жулианы толгой тодорхойг уншиж яг ямар хоригдл дутаад байгаа гэдгийг мэдсэн гээд миний бодлоор тэр хүн биш гэхэд тоод нэлээд сонирхож хэрвээ та зөвшөөрвөл би асуугаад үзэх үү гэхэд хуйгаа за хоёулаа хамт оръё гэд тэр хоёр Каркануудын хоригдож буй өрөөнд орж ирлээ. Хуйгаа нөгөө гурыг харж байснаа хамгийн ах хүдэн ах гэж утсан Карканаас нэг хоригдол дутаж байна хаана байгаа вэ хэмээн асуулаа. Карканууд бүгд нэгэн зэрэг бүгд энд байгаа шүү дээ алагдах нь алагдсан байх гэхэд хуйгаа та нарт нэг эмэгтэй хоригдол нуусан. Түүнийг хаана байгааг хэлэхгүй бол нэг нэгээр чинь тэр өрөөнд оруулна хэмээн вампируудын байгаа өрөөг захад Карканууд бид юу ч мэдэхгүй шүү дээ гэснээ. Мөн л нэгэн дугаар үгүй гуйж байна битгий хэмээн уулгаалтлаа. Хоригдлууд бүгд Каркануудыг үзэн ядаж байгаа бөгөөд хэрвээ тэр өрөөнд орох юм бол юу болох нь ойлгомжтой байлаа. Гэтэл баазын нутагтлалыг устгахаар явсан зэргүүдээс хуйгааг баазын нутагтлалын төв лабораторийн тэнд яаралтай ирнэ гэсэн бэ. Карканууд бол ямар нэгэн далтын чадваргүй хүнтэй адил бөгөөд тэдний гол зэвсэг бол том толгой дотор нь байгаа тэр тарих юм. Тэднийг ямар нэг аргаар ховсдох юм уу майнд контрол хийх арга байдаггүй тул түүгээрээ хүмүүсээс давуу байлаа. Тэдний шинжлэх ухаан хүмүүс болон шансчуудын хажууд маш өндөр түвшинд хүрсэн бөгөөд технологийн хүчээр сансар өгтөргүүд хамгийн хүчрхэг дайнч гэсэн баттдаг ажээ. Лабораторийн төв хэсэгт Каркануудын байсан өрөөнд ямар нэгэн хаалга олсон гэсэн тул хуйгаа яаран тэр зөв рүү явлаа. Энэ үед Каркануудын нүдэнд нууцлаг инээмсэглэл тодорч байгааг хэн ч анзаарсангүй. Энэ бүхэн бараг ихнээсээ хэрэг порталыг нээж амжихгүй бол хийхээр төлөвлөсөн Каркануудын хамгийн сүүлийн төлөвлөгөөний ёсоор явж байгааг хэн ч мэдэхгүй байлаа. Тэд бол жинхэнэ оюун санааны тоглогчид гэдэгтээ хэн ч маргах аргагүй ажээ. Хуйгаа өөрийн хідэн бие хамгаалагчийн хамт бааз руу буцан орж ирэх яг тэр мөчөд залуу Каркин
тархинтаа суулгасан маш жижиг мэдрэгчид баазын зүгээс бичил киборгийн гэлгийн бааз руу хуяаг орж байгааг дамжууллаа. Яг энэ мөчөд баазын дотор нууц хэсэг цөмийн цахилгаан станц нь 15 минут гэсэн хугацааг тоолж эхэллээ. Энэ бол өөрийгөө дэлбэлэх минут бөгөөд хуяга лабораторид очоод 6 минут болно. Очоод ханад байгаа хаалганы учрыг олох гэж байтал 15 минут л хэвстэй байв. Энэ үед хориглууд болон каркануудыг хорж байгаа ачааны хөлөгт Жулиан орж ирээд Тодоос хуяаг хаана байгааг асуухад Тод буцаад лаборатори явж шалгах юм гарсан. Чиний хилээд байсан хоригдолж байж магадгүй. Нэгэн өрөөний хаалга олсон гэхэд Жулиан тийм хаалга байх ёсгүй дээ төв лабораторид гэж хэлээд хориглуудыг гэрхайгч нь ажиглаж эхэллээ. Жулиан бол каркануудын ямар тоглоом тоглодог вэ гэдгийг хамгийн сайн мэддэг нэгэн бөгөөд энэ магадгүй тэдний бас нэг тоглоом байж магадгүй гэсэн бодол толгойд нь орж ирэнгүүт Тодод хандан хүмүүсээ яаралтай хөлгөөс гаргаад хөлгийг бүсэл хөлөг нисэх ёсгүй шүү хэмээн чихэндэн шивнэлээ. Тод мөн каркануудын санаанд оронгүй тоглоомнуудын тухай сонсч байсан тул сэжиг авч хөлгийн гол хөдөлгүүрийг унтрааж бүх хүмүүсээ гарган хөлгийн эргэн тойронд харуул гаргаад хуяагийн араас шуурхайлан хөдлөлөө. Учир нь уг баазад орсон бол гаднаас болон дотроос ямар ч холбоо ажилтгүй бөгөөд карканууд яаж холбоо бариад байгаа нь тэдний технологийн нууц байлаа. Хуяга төв лабораторид орж ирэхэд цөмийн станцын өөрийгөө дэлбэлэх хугацаа 7 минут руу орж байлаа. Хуяга орж ирэнгүүтээ ханд байгаа хаалганы тэнд очиж ямар нэгэн чимээ сонсоход хаалганы занаас зөвхөн түг хийж ямар нэг юм зохих чимээ гарч байгаагаас ханны цаана ямар нэгэн амьд юм байна гэж таамаглаж байлаа. Хананд дэлбэлэх төхөөрөмж тавиад өрөөнөөс гарахад цөмийн станцын цаг 3 минут руу орж байлаа. Тод тэргүүтээ хэсэг баазын үүдэнд ирэхэд Жулиан ямар тоглоом эзэснийг мэдэхгүй байгаа учраас би ормооргүй байна гэхэд Тод надад ч бас эвгүй мэдрэмж төрж байна гэж хэлээд гэхдээ надад төлөвлөгөө байгаа гэд өлгөөс авчирсан робот 3 загварыг цогтөгш оруулж баазаас түргэн гарч ирэх хэрэгтэй энэ бол зам гэсэн үгийг хуйгаар хэлгээ. Хаалга дэл бүсрэн онгойж дотор нь хэвтэй байралтай нэгэн төмөр хайрцаг байх бөгөөд түүний дотор талаас хин нэгэн тасралтгүй зөхөж байлаа. Хуяга хайрцагны хажууд очин хажуугийн нөхөр нь хинбэ хэмээн асуухад чимээ тасарснаа. Энэ бол занг орж ирээд 40 минут болсон бэ гэхэд хуяга 14 минут хавцаа гэхэд хайрцаг доторх эмэгтэй одоо хожимдсан гээд энэ хайрцаг дээр наалттай байгаа цааснуудыг түргэн хулаач та гэхэд тэр дорн цаасыг авч таах мөчөд аимшигтэй чичрэх чимээ гарч хэдийгээр газар дор байгаа боловч цөмийн дэлбэрэлтийн төлхөн баазыг тэр чигтэн дэлбэлж эргэн тойрон засраг идэвхт байсан энэ тэндгүү тархан гадаа байсан хүмүүс цочрог бүрэн орлоо. Яг энэ мөчөд карканууд за болсон шүү хүүхдүүдээ сэрцгий хэмээн хашгирахад ачааны хөлөгтэйсэн бүх хориглынууд агшин зур бүгд тасаар болон өөрчлөгдлөө. Дэлбэрэлт болсны дараа нөөц баазын гаднал түлээж исэн хүмүүс нин даруй баазаас олдлоо. Дэлбэрэлт хэдийгээр газар доор болсон ч газрын гадарх дээр ойрхон байгаа хүмүүст аюултай байлаа. Тод тэргүүтэй хэсэг үндсэн хэсэг дээрээ ирэхэд яг л Жулианы тамгалснаар ачааны хөлөг дотор үүмэн болсон байлаа. Гэвч тэн зөвхөн хоригдлуудыг л үлдээгээд хөдөлгүүрийн хамгийн гол чипийг сулган авч зөвхөн гаднаас нь онгойхоор төгссөн байлаа. Хуяагийн хамт уг ажиллагаанд оролцохоор ирээд байсан олзод нин дээр ерөнхийлөгч Батгүйтэй тусгай шугамар холбогдож муу мэдээд уулгалаа. Японы ерөнхий сайдтай уулзахаар бэлтгэж байсан ерөнхийлөгч даруй Японы элчингээр дамжуулан уулзалтыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байгаагаа мэдэгдээд боломжтой үе болонгууд хэлийгээд Харсвал баазын зүг нислээ. Ирсэн даруйтай уулзалттай дахин холбогдож их Монгол улсын цэргийн дээд байгууллагаас хүмүүс явсан. Удахгүй очин тэр болтол ямар нэг зүйл хийлгүй хүлээж бай хэмээн даалгаад дэлбэрсэн баазын газрын гадарх дээр дүрсийг харж санаа нь маш их зовж байв. Цөмийн ийм дэлбэрэлтээс ямар ч хүн амьд эмлэх боломжгүй гэсэн эрдэмтдийн хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөн зогсох ерөнхийлөгч Батгүй. Чи өөхөх ёсгүй. Заавал амьд үлдэх ёстой. Чи бол их хэргийг бүтээхээр ирсэн мөн хүүхд тэнгэрийн элчүү дээ хэмээн өөрөө өөртөө хэлсээр нэг мэтгэд нүднээс нь нулимс урсан уйлж байлаа. Удалгүй их Монгол улсын цэргийн дээд байгууллагаас
Урд нь Америкийн нэгдсэн улс дахь лишансчуудыг барих ажиллагааг амжилттай гүйцэтгэж байсан. Хурандаа Мөнхбаатар тэргүүдээ хүмүүс ирж робот дөрөв өмсгөлтэй хөх чон бүлгийн 20 дайшныг бааз руу орууллаа. Робот дөрөв сансны цэргийн тусгай үзэгдэл нь ямар ч төрлийн радиоактив цэцэргийн байдлаас хамгаалагдсан тул өмссөн хүн нь ямар ч аюулгүй билээ. Бааз доторх бүх зүйл эвдэр чимхэрсэн боловч асар бүх бат цуцаан төмрөөр хийсэн ханануудыг харин нурааж чадаагүй тул тэд цаадгүй явсаар голын танхимд орж ирлээ. Ачааны хөлөг доторх хүмийн гаргасан хориглолуудыг яах талаар хэлэлцэж байх үед ачааны хөлгийн доторх хяналтын камеруудыг босгочод бүгдийг нь устгасан тул өөрөө явдаг бичлэг камерыг агааржуулалтын шугамаар орууллаа. Тоод ачааны хөлгийн хаалгыг нээгээд шууд баривчлах санал тавихад хурандаа Мөнхбаатар тэд чинь бүгд янз бүрийн чадвартай шүү дээ гэхэд тоод гэхдээ л лишансчуудын чадварыг давж чадахгүй гэж хэлэх хурандаа Мөнхбаатар. За тэгвэл чи өөрийн хүмүүсээ бэлэн болгоод хэлээрэй. Тэгээд хаалгаа инээж баривчлах ажиллагааг явуулъя гэд хуралдаан төр дуслаа гэд бослоо. Баазын гадна доторх холбоонд саад болж байсан зүйл дэлбэрэлтийн үед туссан учраас баазын дотор орсон хэсэгтээ шууд холбогдож чадажээ. Ингээд тэд ачааны хөлгийн хаалгыг нээж доторх хориглолтыг гараа өргөн гарч ирэхийг тушаахад хөлгийн гадна талд дэлхий дээр байгаа лишансчуудын хамгийн шилдэг 10 мөнх хөх чон бүлгийн 300 дайчин хүлээж байлаа. Энэ үед Киркенуудын командад орсон хориглолтын донд нөгөө залуу вампир ганцаараа толгой доторх зүйлтэйгээ тэмцэлдэж байлаа. Хориглолтын дундаас янз бүрийн далд хүчний чадвартайгийн сонгон толгой дотор нь жижиг чипүүд сулгасан бөгөөд зөвхөн Киркенуудын дуу хоолойгоор идэвчдэг ба тэднийг хэрэгтэй үедээ удирдах зорилготой байжээ. Харин хориглолт донд байсан хүмүүст хийх шаардлагагүй гэж үзсэн тул Жулиан зүгээр байгаа ажээ. Ингээд Киркенууд хүлээх шаардлагагүй гэдгийг мэдэж байсан тул дайрах команд өгөхөд хориглолт бүгд хөлгийн хаалгаар гүйлдэн гарч ирлээ. Вампир, вич, werewolf голдуу хориглолт лишансчуудад үзэх хэмжээний хүч гаргаж чадахгүй нь ойлгомжтой байлаа. Ингээд тулаан удалгүй өндөрлөж бүх хоригдол алгагджээ. Цэргүүд хөлгийн хаалгаар ороход нэгэн вампир Киркенуудыг хизээний алчсан цусандаа хутгалдан зогсож байсан нь нөгөө залуу вампир байлаа. Тод вампир руу өсрөн очиход өмнөөс нь залуу вампир мөн дайрлаа. Тод маш хурдан хөдөлж дайралтаа зогсоогоод залуу вампирыг гайхан харж чи хэм бэ? Ямар ч гэсэн энгийн нэг вампир биш байна гэхэд залуу чамд миний нэр тийм хэрэгтэй юм уу гэх үед араас нь хөх чон бүлгийн дайчид унтуулдаг сумаар буудаж залуу вампир шалан дээр унлаа. Тод Жулианаас энэ залуугийн тухай хэр мэдэх вэ гэхэд лабораторид 5 жилийн өмнө нэгэн нэмэгтэй хамт баригдаж ирсэн гэхэд тод нөгөө Сален Вич Кассандра юу гэхэд Жулиан тийм гэлээ. Тод Кассандраг хайсан боловч тэр хизээний өгсөн байлаа. Удалгүй бааз руу орсон хэсгээс шинэ видео ирүүлсэн нь төв лабораторид ямар ч амьд хүн алга бүгд өгсөн байна гэхэд харсвал баазаас шууд холбогдож байсан ерөнхийлөгч Батх утсаа алдаж сандал дээрээ лаг хийтэлцүүлээ. Цогцуудыг таних аргагүй болжээ гэд бүгдийг нь баазаас гаргаж эхэллээ гэд дуудлага саллаа. Гаргаж ирсэн бүх цогцоос тээсэн ДНК-гийн шинжилгээ хуйгаа болон түүнийг бие хамгаалагч кадр хоёрын цогц байхгүй батллаа. Америкийн нэгдсэн улсад явуулсан тусгай ажиллагаа дуусаж их Монгол улсын тусгай хүчний цэргүүд нутагтаа буцаж ирсний дараа Киркенуудын 2 дахь баазын ирэлд 3 хэсгийг явуулж хуйгаа кадр 2 тэр баазад шилжиж ирсэн байх боломж бас байж магадгүй гэсэн багч гисэн итгэл найдвар тээсэн бодлоор ерөнхийлөгч Батхүү өөрийгөө тайвшруулж илаа. Тэрээр хуйгагийн маш их анхаарч байсан чулууныг дуудан авчирч нэг нөгөө ярилцах явцдаа чулуун дотоод энергийн хүч чадлыг эзэмшиж эхэлснийг мэдээд маш их баярлаж чулууныг хар сүл баазад байрлаж явах санал тавихад тэрээр дуртаяа зөвшөөрлөө. Хуйгагийн сургаггүй алга болсон мэдээ дэлхийд даяар хоромхон зөөр тархаж маш олон хүн гашуудахын зэрэгцээ мөн дайснууд нь толгоогоо өндийлгэж эхэллээ. Их Монгол улсын тагнуулын төв газраас ерөнхийлөгч Батхууд Санра бүтгэгчдийн талаар ноцтой нууц мэдээлэл ирүүлсэн нь хятад дэх үйл ажиллагаа явуулдаг байсан газар нь дахин хөл хөдөлгөөнтэй болсон тухай мэдээ байлаа. Хуйгаа сургаггүй алга болсноос хойш бараг 1 сар болж энэ хугацаанд хар сүл баазад
Чулуун мөн өрлөх цогцлбарын 3 суралцагч шилжин байрсан байлаа. Чулууны хувьд супер хурдан хөдөлгөөнтэй болсон бол алтан химик залуу эд зүйлсийг алсаас шууд өөрийн дотоод энергийн хүчээрээ хөдлөгдөг болж сүлдээ химээхгүй галаар надагч болсон байлаа. Тэрээр галаар үлээхээс гадна 2 гараараа барьсан болгоно шууд шатаж чаддаг бол 3 дахь намун гэдэг охин тог цахилгааныг эзэмшигч болж цахилгаанаар зөгтөг супер чадваруудыг эзэмшиж эхэлсэн байлаа. Ингээд энэ дөрөв хар зүйл баазад ирж их Монгол улсын хүлэг баатруудын анхны групп байгуулагдсан ерөнхийлөгч Батхуугийн өгөх даалгаврыг тэсний ятан хүлээх зураа өөрсдийн чадвараа улам сайжруулсаар байлаа. Мөн дэлхийн 8 зохиост барьж байсан сансрын хамгаалтын постууд бэлэн болж Нарны аймгийн бусад гаригуудын эргэн тойронд тагнуулын зорилгоор илгээсэн эсгүүдээс ирүүлсэн мэдээгээр ямар ч гэсэн 2029 оны 1 сарын ихээр Лишенсын талаар сурах чимээ алга байлаа. Их Монгол улсын сансрын цэргийн хүчний удирдлагаас холын эргүүлийн 3 группт Марс гараг дээр бууж тэр хавар 2 сарын их хүртэл буюу дараагийн ээлжийн эргүүлийг очтол хараалын үүрэг гүйцэтгэх мөн Марс гарагийг судлах үүрэг өгсөн байлаа. Хуяаг сургаггүй болсны дараа Намин маш их гутралд орсон боловч ямар ч байсан амьд байгаа гэдгийн тодорхой байгаа учраас өдөр болгон хийд орж бурхан залбирсаар хевлэтэх хүрэмж томорсоор байлаа. Тоодын хувьд хуяаг олох эргүүлийн 3 хэсгийг нэгийг удирдах байсан бол нөгөө 2 группийг нь чулуун болон олзод нар тус хариуцсан байж болох бүхэл газраар бараг 2 сар орчим хайсны эцэст гордлог нь багассаар байв. 2029 оны 1 сарын сүүлийн өдрүүдч болж тэдний тооцоогоор Лишенсчүүдийн дайны групп дэлхий дээр ирэхэд ердөө 2 сар гаруй хугацаа үлдсэн байлаа. Америкийн нэгдсэн улсаас Каркинуудын баазыг устгах үедээ тоодын олзож авсан залуу вампирийн хүчнийг олсон бөгөөд тэр бол Бриан Мария хоёрын дундаас төрсэн хүү байв. Мария Брианаас салсны дараа Вич Кассандра дээр очиж тэнд хүүгээ төрүүлээд Кассандрагаас гуйж өөрийн ой санамжаа Вичүүдээр арилгуулсан байжээ. Учир нь Лишенсын хүүхдийг тээсэн гэдг нь мэдэгдэж вампир консулын зүгээс түүний хүүхдийг төрөнгөт нь алгах ёстой гэсэн тушаал гарсан байжээ. Ингээд өөрийг нь ямар нэг аргаар хилүүлж хүүг нь олчихж магадгүй гэж үзээд өөрийн ой санамжаа арилгуулсан байжээ. Залуугийн нэрийг Эдвард гэдэг бөгөөд тэрээр вампир Лишенсын эрлээс тул цус сорхоос гадна мөн дотоод хүчний чадвартай нэгэн болсон байлаа. 2029 оны 2 сарын 3-ны шөнө Номин нэгэн сонин зүү зүүдэлж зүүдэнд нь хуяа нэгэн эзгүй арал дээр кадрын хамт байх бөгөөд арлын эргэн тойронд битүү ус байх ажээ. Мөн энэ байгаа газар нь дэлхий дээр биш вэ? Учир нь агаар тасар том гаригууд харагдаж байх бөгөөд хуяа кадр 2 ямар нэгэн юмнаас нуугдан байх ажээ. Яг энэ зүүдийг 3 шин дараалан зүүдэлсэн Номин сүүлдээ яг яхаа мэдгээ байж бушуухан унтаад зүүдэлмээр санагддаг болсон боловч 3 шин дараалан зүүдэлсэн зүүд нь дахин орж ирсэнгүй. Энэ тухайга өөрийн нэлийн ойрын хамаатны нэгэн төлөвчөд хэлж үзүүлэхэд төлөвч хэд хэдэн удаа дааж үзээд танай нөхөр их хол газар маш удаан унтаж байгаа юм шүү гэд их л гайхан далаа ажиглаж байснаа энэ ямар нэгэн анхааруулга байж магадгүй. Чамд ямар нэгэн зүйл тохиолдож магадгүй байх шинж байна гэж хэллээ. Хуяа сургаггүй болсны дараа чулуун намууныг Номингийн бие хамгаалагчаар томилохоор шийдэж намууныг Номинтай хамт байлгадаг болсон билээ.